хүүхдийн эмч мөнгөн чөдөр цаг үеийн бас сонин байдал за санаа хачин те ер нь дэгдэлтийн байдлаар нөхцөл байдлын талаар бидэнтэй ярилцахаар студид ирсэн байна. Таныг студид оръё. За одоо энэ ханиутай өнөө дэгдэлтүү ихэлцсэн байна. Тэглэхгүй ахад. За сайн байна уу эмчээ? Студид дахин тавтаа морил. За манай бараг терминал 1-ийн хүүхдийн эмч гэдэг залуу авч байгаа хаа та минь. Бараг тэгэхээр боллоо да. За одоо ч хөвчөө зүгээд микрофон ойртуулаад маш сайн мэдэж байгаа тийм манай эмч бол. За тэгэд мэдээж бол эмчнэрийн хувьд ялангуяа хүүхдийн эмчнэрийн хувьд бол 11 сар 12 сар гэдэг бол нэлийн ачаалттай үе байдаг болов. За тэгээд нэлийн цаг завгүй одоо ачаалттай үед нь бидний урилгыг аваад хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Өглөөний мэндийг хүргэе танд. Өглөөний мэндийг хүргэе. Нэвтрүүлэгтээ урьсан бас баярлалаа. За магадгүй манай эмчийг маань мэдхгүй хүмүүс байж магадгүй та өөрийгөө дахиад танилцуулаад хэдүүлээ ранд оръё тий. За намайг мөнгөн чөдөр идэг бүжин мэдгээ хүүхдийн эмнэлэгт ажилладаг. Тэгээд 2011 онд хүүхдийн эмч мэрэгчлэр төгснөөс хойш тасралтгүй одоо 14 жил яг хүүхдийн эмчийг явж байгаа. Бид сая яриад байжлаа. Өнөөдөр 12 дугаар сарын 1-ээс эхлээд багангийн сурагчид цахим байдлаар орж ийн. За цаашлаад бол 6-аас 9-р ангийн хүүхдүүд бас цахим шилжгээр болж байна. Энэ бол мэдээж сүүлд гарч байгаа ханаад томоо тус өвчлөл за өвчлөлтөй холбоотой эрүүл мэнд боловсролын яамнаас гаргасан шийдвэр байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар одоогийн байдлаар бол ханаад томооны нөхцөл ер нь ямар төвшөнд байгаа болоо. Танаар сонин сайхан юу байна? За ер нь бол хүүхдийн өвчл харьцангуй гайгүй байсан хэдий чи яг 14 хоногийн өмнөөс бол ачаал нэлээ ихсэн. За яамнаас бол алаг цог хэлбэрийн дэгдэлт гэж байгаа. Тэгэхээр тэр нь бол одоо бүс аюултай төвшинлүү бол арайч хүрчээгүй. Гэхдээ тийм төвшинлүү заавал хүрэгжиж хэдүүлээ нөгөө нэг дохоо өгжсэний оронд харьцангуй нөгөө ихсэж байгаа үед нь бас энэ сургууль цэцэрлэгийг ингээд карантинлах гэх юм уу цахимд оруулаад те энэ байдал нь ерөнхийдөө авж байгаа арга хэмжээний хувьд бол сэргийлэх арга хэмжээ гэж ойлгож байна. Энийг нь миний хувьд бол хүүхдийн эмчийн хувьд бас зөв гэж бодож байгаа. За зарим одоо нөгөө нэг хувийн сургуулиуд ч юм уу те ер нь хичээлийн хоцрогдол боловсрал бас илүү чухал шүү дээ те. Эрүүл мэндийн дараа орох сэтвчин боловсрал учраас бас хичээлийг гэсэн хүсэлтэй хувийн сургуулиуд ч юм уу эцэг эхчүүд бас байх шиг байна. Тэгээд ер нь бол нэг 10-14 хоногийн хоцрогдлыг бол дараа нь шахах боломжтой учраас тийм ээ. Тэр үнийг нь одоо хүлээн зөвшөөрөх юм. Одоо гараад байгаа бас томоотос төвчлэлийн өөр одоо онцлог бас юу байгаа бол сүүлд бол хүмүүс эмчнэр ярьж байна H3N1 N2 гэсэн бас зүйлийн талаар ярьж байна л да илүү дэлгэрүүлж ярил тий. Тий одоо энэ жил дэгдэж байгаа вирус нь болохоор H3N2 гэсэн вирус байна гэж байна. Тэгээд тэрнийг нь өмнөх бус жилүүдийг батах юм бол энэ жил яг тэр вирусын вакцинд орсон таригдсан байгаа. Тэгэхээр яг вөхөр яг цэцэрлэгүүдээр ихэнхийн ингээ хамруулаад тарьсан учраас цэцэрлэгийн өвчлөл хүндрэл харьцангуй бас гайгаа байгаа. Тэгэхээр дандаа нөгөө том 10, 11, 12 настай вакцинд хамрагдаагүй насны хүүхдүүд өвчлөл юм нэлээхтэй байгаа. За өөр ихтэй. За жилийн жилд гардаг яг томоогийн дэгдэлт яг эдээд л ер нь эхэлдэг. Тэгээд ер нь бол эхэлсэн л явна л да. Энэ жил бас арай эрт эхэлчлээ гэсэн таамагийг эмчнэр ярьж гин, эцэг эхчүүд ярьж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Тэгээ энэ жил нэг 14 хоног юм л эхэлсэн баг. Юутай холбоотой байх? Одоо тэр нь яг халдвар дэгдэх үеийн таарсан л баг та. Одоо H1 N3 гэдэг вирус халдвар одоо зөвхөн Монголд гараад байгаа юм биш. Одоо Солонгос, Япон, одоо Америк гэл бүх л газруудад бас ийм дэгдэлт байдлаар гарцсан. Одоо бид нар коронавигоо яг улсдаа алдсан шүү дээ. Нэг тэгсэн чинь дараа нэг бүүн болол амар баг бүх хүн коронавитой халдвардаг шиг. Яг энэ вирусын дэгдэлт нь жоохон эрт таарсан л болов гэж бодож байна. Яг тийм юмнус гэж хэлэхэд бол төвхтэй. Энгийн ханааднаас бас өөр шинж тэмдгүүд илэрч байна гэсэн мэдээлэл байгаа тийм. Тэгэхээр энгийн ханааднаас илүү хурдан хүндэрч байна, гар хөл нь илүү хүйтэн байна гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ илүү онцлог шинжүүдийн талаар та бас хэлж өгөөч. За энэ нөгөө томоогийн вирусын А хүрээнд дэгдчихэд байгаа. Энэ вирус нь угаасаа айхтар хордлогын шинжтэй илэрдэг.
одоо яг нөгөө сургуулийн насныхын илүү өвдөд байна. Тэрэн дээр нь анхаарал акцент өгөөд гол онцлог нь одоо нэг 10, 11, одоо 6, 7, 8 настай хүүхд өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Яг томоогоор өвдөд халуурч эхлээд 5 гүцний дараа ер нь орноосоо босч чадахгүй байгаа. Хичээлдээ явах ямар ч боломжгүй. Энэ байдал нь баг 2-3 хоног үргэлжлээд 4-5 хоног үргэлжлээд гээд хүүхдээсээ хамаараад өвчний явцаасаа хамаараад ер нь удаа явж байгаа. Тэгээд маш их толгой өвдөлттэй, дотор муухай оригж гин, янгинж гин. Тэгээ хүүхдүүд ер нь бол ядарч гин гэд босч чадахгүй байгаа. Энэ өөрийнх нь вирусын онцлог өөрийнхөө хорийг бид их хэмжээтэй цацснаас болоод хордлогын шинжилрээд байгаа ганц онцлог нь баггүй. Тэгэхээр энэ хорийг ер нь бол бид нар маш сайн тайлж шингийн энтер уулгаад цаг тухай бүртэнд буюу эртхэн эмчид үзүүлж эмчилгээгээ авахгүй бол бус таны дээр бол нэг 7-10 хоног ханаж явж байгаа тий гайгүй болчих болдог бол томоогоор бол ихэвчлэн хүндрэлээр л төгсөд байдаг. Тэгэхээр эмчилгээний хувьд бол эрт ихэлсэн дээр аль болох нэг өдрийн өмнө ч гэсэн ихэлсэн эдгэрэх хугацаа нэлээд хурдан байдаг байна. Нэг өдрийн өмнө эхлэх гэж тэгж штэмчээ. Тэгэхээр одоо жишээ нь хүүхэд эхний өдрөө халуурлаа гэхэд ээж аауд бол харцны гэдэг байдлыг бас ярьдаг тийм. Эмнэлэгт очиод дахиад вирус аваад яах юм ч гэдэм үү. Тэгээд механик байдлаар хүүтэнжийн тавих ч гэдэм үү эсвэл одоо лаа хийдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар ингээд аргацаагаад явдаг л та. Тэгэхээр энэ нь хэр зүв зүйтэй болоо. За ер нь бол ингэнэ. Ер нь бол эхний нэг өдөр ч юм уу 2 өдөр энэ төр халууралт энэ төр харьцангуй гайгүй байгаа тохиолдолд бол харж болно гэсэн. Мэдээж хүүхдээ 3, 4, 5 хоног битгий халууруулаарай. Манай дээр одоо хүүхэд нь 14 хоног ханиач чадах чинь одоо тэгээд халуурахаар нь л ирж байгаа гэж байгаа юм. Мэдээж халуурсан хүүхэд нөгөө олон хоног ханиац хүүхэд чинь хатгаа болж орж ирээ. Тэгээд эмнэлэгт хэвтгэс арахгүй байдалд шилжиж байгаа учраас ер нь бол 3 хоногоос илүү битгий хараарай. Тэ? Аль болох хүүхдээ ажиглаж байгаад хүндрэл ихтэй хүүхэд нь хүнд юм шиг санагдах юм бол нэг ихний өдрөө ч хамаагүй эмнэлэгт хандаарай. Тэгээ байдлыг нь харж байгаад болж өгвөл ер нь бол ойрхон үзүүлрээ л гэсэн. Тэгээ миний асуух гэж саяны нэг H3N2 гэдэг вирус байгаа шүү дээ. Одоо тарахад энэ болохоор би яг таны ярьснаар ойлгохдоо бол ер нь бол цоошин биш зүйл бас байсан вирус юм байна л гэж ойлголоо зүг үү те. Ер нь томогийн дэгдэлт гэдэг яг л энэ ингээ 12 сард л эхэлтий. Жил болгон. Тэгээд манайхан нөгөө нэг жил болгон нөгөө эмнэлэг нь хөрөлцөхгүй байна. Яас ийсэн коридорт гарчлаа гэл нэг бөөл юм болдөө шүү дээ тий. Тэгээд энэ зүйлийг одоо 12 жил, 13 жил, 14 жил харцсан миний хувьд бол нэг амар шин зүйл биш байхгүй. Гэхдээ энэ жил нодлон уржнан хүүхдтэй болж байгаа хүмүүсийн хувьд бол цоо шин зүйл. Тийм учраас энэ мэдээллийг ер нь гадуур сайн тарах хэрэгтэй. Ийм байдаг шүү. Жил болгон үргэлжилдэж шүү, тий. Тэгэхээр хэдүүлээ энэ ханиад байдгийг мэднэ, жил болгон гардгийг мэднэ. Энээс бид нар сэргийлж болох байхгүй. Тэгэхээр сэргийлэх хамгийн зөв арга нь вакцин байдаг. Тэгэхээр томоогийн вакцин. Тий, томоогийн вакцин байдаг байхгүй. Тэгээд энэ жилийн хувьд бол яг тэр H3N2 гэдэг вирусын тэр вакцинд оруулаад өгсөн жил байхгүй. Тэгэхээр вакцин хариулсан хүүхдүүд өвдөж болно, айхтар хүндрэхгүй. За хүүхэд нь 7 хоног, 10 хоног ингээ эмчилгээтэй байх хэвээр бол 3 хоноод гайг болчих гэж. Машингиндээ хамаагүй хөнгөн явна, хамаагүй хүндрэл багтаа давах боломжтой учраас хэдүүлээ вакциндаа бас хамрагдаарай л гэж хэлээд байгаа юм. Аха. Вакцинд бол 10 сард хамрагдах нь илүү үр дүнтэй байдаг гэдэг зүйлийг ярьдгаа. Тэгэхээр одоо бас хүмүүс маань томоогийн вакцин хийж байгаа болоо гэдээ ирээд хаагаад явж байгаа хүмүүс байдаг. Энэ нь хэр зөв зүйтэй болоо юм чи? Одоо бол ингэн мэдээж томоо дэгдэлт үүссэн. Гэхдээ яг үхээр томоогийн дэгдэлтийн вакцинд орж байгаа 3-4 хэлбэр байгаа байхгүй. Тэрний зөвхөн нэг л дэгтэж чадах байхгүй. Одоо үлдсэн 3 нь бол байгаа. Хэрвээ боломж байвал тариулсан ч болно. Хэрвээ тариулчих юм бол бас дараачийн үлдсэн 3 тэгтгэхэд хүүхэд нь хөнгө өвдөх боломжтой л гэж ойлгож байна. Магадгүй 12 сар, 1 сар, 2 сар хамгийн гоё чухал үеийн ингэдэг байхгүй. Бид нар 9 сард, 8 сард, 10 сард яагаад тариулгээд байгаа гэхээр тариулснаас хойш 21-ээс 1 сар болж тэр хүүхдэд бүрэн нөгөө 4 вирусын чи эсрэг дархлаа тогтчихно. Тэгээд дархлаа тогтцоод гоё байж итэл чинь вирус дэгтгэхэд бид нар
харьцангуй бас даваа гарчин, дархлаатай гарчин гэсэн үг. Маш хэрэгтэй мэдээллүүдийг өгч гин гэж бодож байна. Бас хүмүүсийн асуугаад идэг тийм эргэлзээд байгаа зүйлийг бас манай мөнгөн чөдрийн эмч манаас тайлбарлаж өгч юм л да. За тэгээд үр дүнтэй аргуудын нэг бол яалтчгүй вакцин. Вакцин бол шинжлэх ухааны ололт амжилт. Нөгөөтөөгөр ямар одоо үйлдэлийг эцэг эхчүүд хийснээр ямар одоо сэргийлэх арга хэмжээнүүдийг авах нь илүү үр дүнтэй байгаа вэ? За, ер нь бол сэргийлэх арга хэмжээг маскнаас л эхлэх ёстой. Ер нь бол маскаа сайн зүүн. Маш энгийндээ 9 сартай 10 сартай 1 настай хүүхэд гэрээсээ гарахгүй шүү дээ, тий. Тэгээ тэрэнд томоо гэдэг вирусыг авчирч өгж байгаа хүн эцэг их эсвэл бол ах ихчл байдаг байхгүй. За мэдээж сэргийлэхэд бол бүр хүрэхгүйгээд гүрийхэд бол хэцүү өвчин. Яагаад гэвэл хажууд нь томоотой хүүхэд нэг 10 минут байхад л тэр халдварыг авчдаг учраас. Хурдан халддаг учраас. Тэгэхээр яг үхэхээр яг томоогийн одоо 12 2 саруудад айгүй их дэгдэлттэй байгаа яг энэ үе дээр яг үхэхээр аль болох гадуур бити гараарай. Хүүхд дагуулж бити яваарай. Хүү амьтаа өөрийнхтэй ханиадтай стрессийг асууж иж оруулаарай тий. Тэгээд ээж аав нар гарч орохдоо маска сайн зүгээрээ. Тэгээд орж ирээд бас гараа угаана. Амьсгалын замаар халддаг халдвар гэж ярьж байгаа ч гэсэн энэ томоогийн вирус чинь бас бохир гараар ингэж бас дамжиж болох байхгүй. Тэгэхээр яг үхээр гар угаалт бас энд айгүй чухал таардаг. Эцэг эхчүүд мэдээж авах арга хэмжээнүүдээ бол ерөнхий бол мэдэж байдгаа. За орой урт унтуулах, Д витаминыг нөхөх. За тэгэл сая одоо эмчийн маань хэлдэг гараа угаах ч гэдэг юм уу тийм. Тэгэл мэдээж өвөл болох нь тодорхой, томоотоос өвчин гарах нь тодорхой. За тэгээ хүүхдүүд өвчлөх нь тодорхой байдгаа. Энэ дээр эрүүл мэнд болоод боловсролын яамдууд уулна сургууль цэцэрлэгт хүүхдүүд бөөгнөрлийн энэ үед ямар одоо зүйтэй арга хэмжээг авбал танд их айтайхан юм шиг санагддаг юм чи. Мэдээж бол эцэг эхчүүд гэртээ арга хэмжээнүүдийг аваад идэг. Гарыг нь угаалгаал, хамрыг нь цэвэрлээл тийм үү? Эрт унтуулаад. Гэтэл хүүхдүүд мэдээж хичээл сургуульд бол нийгмийн харилцаанд бол орно, нийтээрээ бөөгнөрнө. Тэгэхээр энэ үед бас бид халуун усчгүй сууж, савнчгүй сууж сургуулиуд бол бас өвчлөл гарахгүй байна гэдэг бол үнэхээр үлгэрээ юм шиг санагддаг л да. Тэр өстой амар зөв. Одоо мэдээж нэг ангид 40 хүүхэд байгаа. Тэр нэг агаараар амьсгалж байгаа. Тэгэхээр яг үхээр нэг нь ханиад үрэхэд тэр анги даяар вирус тэгдэж байгаа. Агааржуулалтын талаар ч ярих хэрэгтэй. Мэдээж агааржуулалт гэдэг нь маш их эдийн засаг, тийм мөнгө санхүү шаардсан асуудал боловч анханасаа хийхдээ одоо шинэ сургуулиудаа ч юм уу агааржуулалтын системтэй барьмаар байгаа. Одоо өвлийн үйлрэлт мэдээж цонхонд ор хүүхд сууж байгаа чинь цонх онгоолгоод агааржуулна гэдэг бол угаасаа л үлгэрийг хэцүү. Даарснаас болооч бүр хүндэрчиж болно гэсэн. Тийм учраас яг үхэхээр ангиуд юу н агааржуулалттай байвал агаарыг байнга сэлгэж их юм бол агаарт байгаа нэм вирус энтер бол устдаж багсаж болно гэсэн. Хоёрдугаарт нь яг үхэхээр анги болгонд нөгөө гар угаах хэсэг гэж юу н байдгүй. За 0-д нь орохоор 0 нь өмхийн үнэртэй хүүхдүүд бүр тэнцэнэ шээж бахаас ч хэцүү. Тэгэхээр хүүхдүүдийн тэр гар угаах орчинг бүрдүүлж өгөхөөс нааш бас энэ халдвар, гидсний халдвар, ханиадны халдвар, бусад ер нь бүх халдварууд багасах ер нь хэцүү. Тэгэхээр энүүнийг энэ яг үхэхээр сургууль өөрөө шууд хийж чадахгүй, эцэг эхчүүд хийж чадахгүй. Тэгэхээр яг үхэхээр төрөөс бус тусдаа стандарт тийм юм гаргаад тэгээд энэ орчныг нь бүрдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй л. Тэгэхээр манай дээр чинь нэг юм яриад ингээ яваад байхаар баг 10-20 жил болдго л да. Тэгээд яг үхэхээр эцэг эхчүүд одоо нөгөө нэг ийм халдварын үед хүүхдүүдтэй дандаа нэг сантол гэж явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энүүнийг дадал болгох хэрэгтэй. Зүгээр энүүнийг хүүхдүүд эцэгчүүд бодохдоо цүнхэнд нь зүгээ явж байгаа юм шиг санагдах. Маш сайн гараа хариуцах хэрэгтэй. Хичээл эхлэхийн өмнө багш хилээд гарын хариуцгаад хичээлийн төгсгөд гарын хариуцуулаад одоо нөгөө бидний хийж болох өөрөөсөө шалтгааж болох бүх зүйлийг л бас хийх хэрэгтэй гэсэн. Яг оноо. Нэрэл одоо анги болгонд, танхим болгонд яг хувийн сургууль шиг тийм анги нөгөө угаалтуур байдаг. Тэнцэн халуун булуун устай, савнтай тий хамар амаа цэвэрлждэг, тогтмол сайхан усаа уучдаг. Тиймэрхүү байвал бас их айтайхан юм болов. Бид одоо 1000 карантинлаад 1000 хичээл хаагаад бид тэнцээ өмхийн нойлтой усчгүй сууж ивэл энэ хүүхдийн гидсний халдвар ханаад болвол ингээл байдгаараа л байх юм шиг. Нойлын асуудал дээр бас одоо сургуулийн нойллын асуудал ч угаасаа хэцүү шттэ. Олон хүүхд орно, тэгээд бохир байна. Тэгээд хүүхдүүдэд бааж хийсэнд нөхсүүлээд эцэг бас эхчүүд бас тэрүүн дээр анхааруулахгүй бол
Өөрөө хүүхдүүд нь бохор байвал тэр нь хичнээн мянга цэвэрлээч нэмэргүй байхгүй. Тэгэхээр хүүхдүүдийн бас нөгөө багаас нь сургах асуудал бас айгүй чухал. Яаж л 0-д орсны дараа усаа татдаг байх хэрэгтэй тий. Шээжээ шууд яваад өгдөг. Ийм зуршил муршил чинь тэр үнэрт илүү их нөлөөлж байгаа. Яг үнэ. Одоо ингээд та сая эмчээ хэллээ штэ хүүхэд халуураад за томоогийн халдвар авсан бол нэлийн юм хордлогын шинж тэмдэг илэрдэг. Энийг бол хордлогыг нь тайлах, шингэн юм уух гэдэг ч юм уу. Тэгэхээр өдрийн юур нь баримтлах ямар зарчмууд идэм болоо бид бол шингэн имийг ойр ойрхон баг багаар уулгадаг тийм. Тэгэхээр танд энэ дээр одоо нэмэлт хэлэх зүйл байна. За ер нь бол эмчилгээний хувьд ингэдэй. Эмчилгээгээ чи эми эмчилгээ гээд тэгээ бусд нь болохоор хоол эмчилгээ тий асаргаа эмчилгээ. Асаргаа хүртэл эмчилгээнд ордог байхгүй. Тэгэхээр яг үгээр бид нар одоо ханаа төрсөн хүүхдийг маш сайн дулаан байлгах хэрэгтэй. Маш ингэндээ яг вэ гэхээр даарсан тохиолдолд хүүхд чинь дархлаан сулраад одоо байгаагаасаа илүү хурданд орддог гэсэн үг. Тэгэхээр гэр орон дулаан ээж аавын асаргаа айгүй сайн байсан хүүхдүүд бол ханаадыг ажирахгүй л даваа гарчихна гэсэн үг. За мэдээж яг үгээр бид нар хоолыг дургу болно. Дотор нь муухай орг нөгөө хардлагын шинжээр чинь зарим нэг хүүхэд буюу нийт одоо энэ томоогоор өвж байгаа хүүхдээ 10 хүүхдээ 2 нь бөөлжнэ. Бөөлжтлөө хардлаганд орно гэсэн үг байхгүй. Тэгээд 10 хүүхдийн 8 нь халуурна. Мэдээж халуурахаар чинь бид нар хоол идэж чадахгүй дотор муухай орг. Тэгэхээр халууныг нь хурдан буулгаад халуураагүй үедээ хүүхэд нь эргээд хоолндоо сайн байх юм бол хоолыг баг багаар ахиу өгнө. Маш ингэндээ өдрийн хоолн дээр нэг аяг, орой хоолн дээр нэг аяг, өглөө хоолн дээр нэг аяг 3 аяг хоол иддэг бол тэр аяг хоолнуудыг өмнөхөөсөө багасгахгүй өгөх хэрэгтэй гэсэн үг. Манай хүүхэд идэхгүй байна гэд хоолыг баг өгөх юм бол энерги авч идэгрэх байдал нь жоох удаашрчдаг байна. За мэдээж бид нар чинь маш сайн уугаад тэгээд нөгөө халуурсан хүүхэд чинь хөлсөөрөө шингэнэ алдна. Тэгээд амьсгал нь олон болдог байхгүй. Одоо бид нэг 20 амьсгалаад мэдээж 30 амьсгалаад ирэхээр амьсгал тутмаараа шингэнэ алдчихдаг. Тэгээд нөгөө маск зүүчгээр ингээд цантаад нороод идэж штэ. Тэгэхээр яг ингээд өөрөөсөө шингэнэ алдчихж байгаа үе дээр хүүхэд маш олон удаа ингээд амьсгалаад ирэхээр халуурахаараа амьсгаад нь ханиад насаа амьсгаад нь гэхээр шингэнэ илүү их алддаг учраас тэр шингэнүүдийн хүртэл нөхөх хэрэгтэй. Тэгээ хөлрөн одоо байгаагаасаа бүр илүү хөлрөн, нэвт хөлрөн. Тэргээрээ шингэнэ алд. Ингээд хүүхдээ чинь шингэн багсах тусмаа хардлага гэсэн тийм учраас яах вэ гэхээр өмнө уулгаж байснаасаа илүү ахиу уулга гэж. Тэгэхээр яг номын үгээр угаасаа байдаг байхгүй. Одоо хүүхдэд нь килограммжтын тутам 4 3 2-ын томьёогоор гэдэл те 4 2 1-ийн томьёогоор гэдэл шингэн бодож өглөөч гэсэн яах вэ гэхээр яг хүүхд нь халуурц үедээ уухгүй амар хордлоготой үедээ уухгүй. Тэгэхээр өмнө ууж ирснаасаа илүү сайн уулгарай л гэж байгаа. Бас тэгэхээр ээжийн сэтгэл санаанд хүрэх үйцэх хэмжээгээр л уух хэрэгтэй. Ээжүүд илүү их уулахыг хүсдэг угаасаа тийм. За яг ээжийг тэр л байх хэрэгтэй. Маш сайн уух юм бол аюу ордон гав. Энэ нэг амин дэмүүд гэдэг чинь бид нар хэрэглээд байдаг одоо D, C, D, омега 3 гэдэг. Энэ мэтлэн нэмэлтүүд ер нь урьдчилан сэргээлтэнд бол бодитоор яг хэрхэн нөлөөлдөг юм? За хүүхдийн эмчний хувьд ихэвчлэн дандаа нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баримтлагдаг зарчмуудыг л ихэвчлэн ярихыг хичээдэг байхгүй юу. Тэгэхээр манай хүүхдийн эмчнэрийн хувьд D витамин бол бүр заавал витаминд ордог. Энэ бол дархлааг аягүй сайн сэргээдэг. Тэгээд дархлаанаас гадна маш олон зүйлд оролцдог тий. Одоо нөгөө яс сэрэгчл мэрэгчл бүр оюун санаа сэтгэл зүйд хүртэл оролцдог. Одоо хүний биед ер нь оролцохгүй зүйл ер нь баг D витамин байхгүй. Тэгэхээр D витамины ууснаар яг вэ гэхээр зүгээр л ингийн миний ойлгоцоор тайлбарлахад танай хүүхдээ чинь одоо ингээд сэтгэвгүй ч юм уу дархлаа ч юм уу 5 байгаа гэж бодоход D уух юм бол ядч л 8 хүртэл өснө. Ер нь бол сайжирна гэж ойлгочих болно. Тоогоор илэрхийлвэл тий. За ер нь тэгээд яг одоо нөгөө нэг улирлын томоо вирус салдар эхлэхээс өмнө бид нар 11 сард А витамин авч байдаг байхгүй. Өрхөөсөө. А витамин ч үнэгүй болгодог шүү дээ. Тийм үнэгүй болгодог. Өрх болгон дээр юу бэлэн байж байгаа. Мэдээж бид нар халдвар хэсгийг мэдж байгаа. Урьдчилаад Аага болгочих хэрэгтэй. А витамин яадаг вэ гэхээр сасдын бат бүх чанарыг хадгалдаг. Сасд гэхээр бидний нүдний сасд байна, амны сасд байна. Уушиг чинь өөрөө тэр чигээрээ сас, гиз, хөвлийн сасд гэдэг. Энэ сасдуудын бүрэн бүтэн байдлыг хангадаг. Тэр
хүчтэй чадaltaй гэмтэл багтай байхыг бас хариуцдаг. Тийм учраас яах вэ гэхээр А витаминуудыг авч явах хэрэгтэй. За бусад витаминуудыг бол заавал өгөх шаардлагагүй. Гэхдээ мультивитамин энтриг те нэг намартай хавартай уучих хэрэгтэй гэд зөвлөгөө бол эм жимчээс хамаарж өгнө. Заавал авах хэрэгтэй юм бол хоёр л баг. Энэ хоёрыг л авах. Д витамин болон А витамин. Яг зөв энэ хоёр л байна. Эмчээсээ бас асуумаар байна л да. Одоо ингээ хүүхэд нь магадгүй ханаа төрсэн байгаа үед те томоогийн халдвар авцсан байгаа үед эмчлүүлж байгаа үед гэрээрээ эмчлүүлж байгаа үед ер нь хийж болохгүй хоройтой зүйлс бас юу байдгийм болоо. Заримдаа нөгөө ханааттай байх үед хуушур шаардсан эсвэл одоо үнэртэй усаа ингээл цацаал гардаг ч юм уу те. Тийм ямар хуу одоо болохгүй шүү нөхдөө гэд хэлчмээр бас зүйлүүд байдаг болов. Тий. Тэгэхээр яг хүүхээр яг хүүхд танайд хүрсэн үед нэг номерын дэглэм ер нь бол чихэр ундаа жүүс ер нь хорих хэрэгтэй. Машингэндээ яг үхээр хашил төрүүлэгч эдгээр зүйлүүд нь яг вэ гэхээр хүүхдийн ханиалга улам нэмнэ. Цэрэг цаастыг урлан мөтгөрүүлнэ. Өөрөө шингэн нөхөлт болж чаддаггүй байхгүй. Тэгэхээр яг ундаагаар сайн ууж байгаа бол тэр нэг шингэн нөхөлтөнд тооцохгүй гэсэн. Тэр нь ус шингэн хярам ч юм уу. Жохон өнгө оруулсан баах уу ч юм уу. Тим юмөр шингэнийг нөхөх шаардлагатай. За хоёрдугаар зүйл нь яг дөнгөж сая ярьсан тэр үнэр танар. Мэдээж амьсгалын замын чинь хамар тий ингээд түнх тэгээд цаашаа цагаан мөнгөрсөөл уушиг гэх хэсгүүд чинь агаараас амьсгалаа авч байгаа учраас тэр хэсэгт цочрох зүйлүүд байх нь аль алинд нь хүндрэлээр төгсөх гэдэг юм. Тэгэхээр арц хүүж үнэртэй ус тамхины утаа үнээр хиншүү хирус гэд хурц үнэртэй зүйлүүд нь мэдээж өвдөөд улаагаад хавдаад цочирсан уушгий чинь хамрыг чинь улам хавдах шин чанартай байдаг. Тийм учраас үнэр бити гаргаарай гэдэг. За бусдаар бол одоо нөгөө хоол молон дээр айхтар нөгөө амтлагчтай халуунаатай хоол мал тийм бас өгөхгүй байх хэрэгтэй. Тэгээд ийм хоёр ерөн зүйлийг л хийчихвэл ер нь бол. Одоо нөгөө антибиотик гэж ярьж байна. За мөн одоо вирусын эсрэг үйлдэлтэй эмнүүд бас их аятайхан үйлчилж гин гэж олон ярианууд байна л да. Зарим үед одоо ханаа томог антибиотикоор одоо эмчлэхгүй эдгээдгүй гэдэг тайлбар хийж одоо янз бүрийн л хүмүүс ингээл яриад сошиал дээр нөгөө хилцүүлэг болдог шиг тийм болж байна. Тэгэд энэ тал дээр та бас мэдээллийг өгөөч гэж хүсэж байна. За юуны ном журмын хувьд бол вирусыг антибиотик бол алдгүй. Вирус юм л ална. За тэгээд одоо яг гарч байгаа томоонд зориулсан вирусын эсрэг юм байдаг. За тэгэхээр яг үхээр энэ имийг бас сайн гээд гадуур сошиалруу яваад байгаа. За мэдээж сайнны хувьд сайн. Яг л үйлчлэх ёстой юмдээ үйлчилж байгаа учраас. Гэхдээ энэ гаж нөлөөтэй. Олон хоног уух юм бол илгийн гэмтээч. Мэдээж ханаад эмтгэлэх гэж байгаад илэг гэмтээчвэл бид нар дараа дахиад илэг эмчлэх хэрэг гарна гэсэн. Хоёрдугаарт нь ходод гиз жоохон цочрооч хямраах гэдэг. Хүүхд ууж байгаа хүүхдүүд ихэвчлэн бөөлжилт гүйлгэлт бас давхар явж болно. Гэхдээ энэ нь 100-ны 20% нь үүсдэг. 10 хүүхдийн 2-т нь гэсэн үг. За 3-дугаарт нь яг үхэхээр тунгийн тооцоог өндөр тунгаар авах юм бол сэтгцэд нөлөөлдөг буюу хийм хардаг. Тэгэхээр яг үхэхээр хүүхдүүд нь солиорлсон юм шиг тийм илүү төтөө юм харж ярьж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн эмчит үзүүлж байгаад тохирох тунгаар нь тохирох хоногоор нь уувал эмчилгээ болохоос биш дур мэдсэн нэг ээжийн тунгаар том жижиг нь мэдхгүй авал үр дүнг байна. Мэдээж том жинтэй хүүхдэд жижиг тунгаар уучвал нэмэргүй. За жижиг хүүхдэд том тунгаар уучвал нөгөө нэг гаж нөлөөнүүд гарч болно л гэсэн үг. Тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж вирусын алдар ихэнд явж исэн бол дараа нь тэр вирус чинь дуусна. Биеэс алга болно. Тэрийг нь бидний дархлаа алаад дуусгах чинь. За энэний дараа үргэлжилж байгаа ханиад ч юм уу нуус тэр хэрэг хэсэг нь болохоор нянгийн алдар байх боломжтой. Яагаад гэвэл орчны бохирдол нэлээ их байдаг. Тоосчл тийм юм ихтэй байдаг учраас ихэвчлэн нянгийн алдраар хүндрээд нөгөөтг нь хатгаа болох магадaltaй болдог учраас шаардлагатай гээд эмч үзэх юм бол антибиотик бичнэ гэсэн үг. Тэгэхээр антибиотик болохоор нянгийн устгах нь вирусны эсрэг байх юм бол вирусны эсрэг юм байна. Яг зүйтэй. Тэгэхээр тэр хоёр чинь хоёр өөр. Гэхдээ тэр нэг
уухгүй яах уу гэдгийг эмч шийднэ. Гэхдээ бас хавсарсан байдлаар өвдсөн байх магадлалтай. Тэгэхээр уушин чагнаж үзээд хоолой чих мэх илүүдтэй минь харж агаад тэгээ уухгүй яах уу гэж шийднэ л гэсэн. Ер нь хүүхдэд ямар шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд заавал эмнэлгийн бараа харах, эмчэд үзүүлэх шаардлагатай гэж үздэг вэ? Магадгүй халууныг бол 37-8 хүрэхэд бол бид гэрээр халууныг буулгах арга хэмжээ аваад 1-2 хоногт ажиглаж болно. Тэгэхээр ямар шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд заавал эмнэлгийн байгууллагад хандах уу юм чи? За яг үндсэн шалгуург бол тийм гэж хэлхээсээ жоохон хэцүү. За. Мэдээж хүүхдийн биеийн байдлыг л харж шийднэ. Мэдээж өдөртөө 3 4 5 ханаагаад за нэг жоохон усан ус гойж хахад нэг одоо томог үеэр юу л эмнэлглүүгүйгээд байх нь бас цохимжгүй тэндээсээ очиод өөр халдвар авчихна. За бидний хувьд ингэж байгаа юм. Одоо яг томуу гэж нэг вирус яриад байгаа шүү дээ, тий? Тэрэнд бүр томоогийн А хүрээ гэж байгаа байхгүй. Тэгээд томоогийн Б хүрээ, аденовирус, RS вирус, реновирус гэд олон юм вирусууд байгаа байхгүй. Тэгээ манай эмнэлэг дээр нөгөө комбо тест гэд нэг дор 6 вирус үздэг тест байхгүй. Ковид энэ төр үздэг. Тэгээд тийм тестээр аваад үзсэн нэг хүүхдэд 4 вирус илэрч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг хүүхээр 200 төрлийн ханиадны вирус байдаг гэж яриад байгаа шүү дээ, тийм. Тэрнээс бид нар элбэг байдаг хамгийн хүндэрч болох магадaltaй вирусуудын түүгээд хийцэн тийм нөгөө короногийн тест чиг тийм тестээр үзээд байгаа. Тэгэхээр нэг хүүхд 4 вирусаар өвдөн гэхээр чинь нэлээд хүнд гэсэн үг. Тэр хүүхэд цэцэрлэгтээ яваад өвчөө аваад 10 хоног эмчлэгдээд дахиад нэг 2 хоног цэцэрлэгтээ яваад тэгээд дахиад эрэхтэй халуурцсан ирээд тестэнд үзэхэд тийм олон вирус илэрч байгаа. Зөвхөн томоо биш олон вирусын зэрэг өвдсөн хүүхэд. Тэгэхээр нэлээд хүнд амар хардлага мартлагтай хэцүү. Тэгээ эмээ угаа гайгүй. Тэгэхээр яг хүүхдийг гаднаас нь хараад бид нар хэдэн вирусээр өвдсөнийг хинч мэдэж чадахгүй. Зөвхөн томоо юу гэдгийг мэдэхгүй. Өөр вирус бас явж идэх байна шүү дээ, тэ? Ер нь биеийн байдлыг нь харж байгаа л эцэг эхчүүд бас нэг мэдэн шүү дээ. Мэдрэмжээр тэрүүнийг ингэдэг. Яг тийм номын үг байхгүй ч гэсэн ээж нар ихэвчлэн мэддэг. Мэдээж хүүхд нь хүндрээд байгаа юм шиг болол айл ойрхон газараа үзүүлчихэл хэрэг. Тэгдэг шүү тий. Заримдаа одоо ингээл нэг ийм тохиолдлууд гардаг л дамжээ. Хүүхэд нь харах хүнгүй гэдэг шалтгаанаар тий. Тэгээд нөгөө талдаа аав ээж нар ажилдаа явах шаардлага хэрэгцээ гараад идэг. Хүүхэд нь тэнцээ халуураад идэг. Хүүхдийн халууныг буулгуулад багшд нь лагийн нөгөөд өгсөн тохиолдлууд маш их байдаг тий. Гинтхэн магадгүй бүр багшд нь хэлэхгүй байжгаад нөгөө лааныхан үйлчлэн гарангуут хүүхэд нь халуураад өндөр халуураад унж татсан тохиолдол хүртэл байгаад байна л да. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? За энэ дээр ингэдэг хүүхдийн мэдээж биеийн байдал хүндрэх хандлагатай хүндэрсэн байвал гэрээр эмчилгээ авах заавал шаардлагатай. Гэхдээ яг эцэг үзэж байгаа эмчтэйгээ мэдээж ярилцсан. Явуулж болохгүй юу те мэдээж яг халуурж байгаа эхний 2 өдөр энэ төр ер нь чөлөөгөө аваад хүүхдээ харчихгүй яах вэ те 3 дахь өдөр нь гайгуул явуулах ч юм уу те энүүнийг эмчтэйгээ ярьж байгаад бас шийдэх хэрэгтэй. Миний хувьд нөгөө нэг хүүхдээ эмч учраас одоо 3 хүүхэдтэй шүү дээ те тэгээд өвлийн улиралд хамгийн их ачаалттай амар байдаг ийм үед яг саяны ярьсан шиг халууны эмийн өглөө оруулж орохт нь өгч явуулаад орой эрэхт нь эмийн уулгаад гээд хүүхдүүдэд явуулж исэн тохиолдол байгаа. Машингиндээ бид нар ямар ч хөлөө авах хэрэггүй. Одоо миний үзэх ёстой хүүхдүүдийг тэнцээ өөрхөн үзэх боломжгүй те. Өөрөө л баг хөвчээгөө болвол тэгэл баг л тэнцээ ажиллаа хийх ёстой. Нэг тиймэрхүү байдалтай байгаа учраас хүүхдэд тэгж явуулж исэн тохиолдол миний хувьд бас байгаа. Тэгэхээр бас буруутгаж болохгүй, бас зөвтгөж болохгүй. Хэцүү байдаг байхгүй. Тэгээд энүүнийг яг эмчтэйгээ бас үдсэн эмчтэйгээ ярьж шийднэ. Биеийн байдал нь бас хэр байгаагаас тийм үү. Хүүхэд нь амар хүнд болвол юун тэр цэцэрлэгт болохгүй шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа эмчээ одоо ингээд ханааттай очиод идэх нь нөгөө хүүхдүүдтэй эрсдэл үүсгэх нөхцөлийг бий болгож байна. Ер нь бол тэгдэг. Тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүд нь ангийн одоо ер нь тохиролцоо л доо тэр заримдаа
ханиатай ч гэсэн явуул идүүлээ те. Ингээд ерөн сүргийн дархлаа тогтно те. Тэгээд эхний жил их өвдөх юм бол дараагийн жил барах бөөнөр гайгүй өвдөх жишээд те. Мэдээж хүүхдүүдэнд ханиаттай яваад өвдөд их юм бол зарим нэг нь гэрээрээ харах боломжтой бол цэцэрлэгээс нь төрч хөлөөлөе те. Ингээд нэг иймэрхүү тохиролцооч байна. Зарим цэцэрлэгүүд ханиаттай бол авахгүй гэсэн тохиролцооч байна. Энэ цэцэрлэг сургуулаасаа нөгөө хэдээсээ хамаарна те. Тэгэхээр аль нь ч бас нэг сайн талтай, аль нь ч бас муу талтай. Тэглэх байхаа. Сая та бас хэлж ин л да сүргийн дархлаа гэд хүүхэд жилд дунджаар 8 орчим удаа ханиад хүрэх нь хэвэн юм аа. Энэ нь эргээд хүүхдийн дархлааг бий болгож байгаамаа гэдэг зүйлийг уншиж илаа л да. Тэгээ зарим эцэг эхчүүдийн үед бол цэцэрлэгт явхаар л ханиад түрээд идэг. Имчилээд явуулахаар буцаал ханиад түрдэг. Тэгээ сүүлдээ за болийг шантарлаа. Одоо ерөн дахиж одоо цэцэрлэгт явуулахгүй гэрийн цэцэрлэг хийнэ гэдэг зүйлийг ярьдаг л та. Тэгээд хүүхдтэй бүр маш одоо нэг талаараа сайн талч юм шиг маш нямба тий. Хинт ч одоо хинтээ ч одоо нөгөө халбах сэрээг нь хуваалцдаггүй. Гадуур явсан ч одоо бүх зүйл нэм нарийн нэгт нямба байдаг. Бүх вирус одоо бактериас ингэж холдуулж идэг тий. Хитрхи бас юм цэмцгэр байх нь эргээд бас сөрөг нөлөө байгаа болов гэдэг зүйлийг асуух гэдэг юм л та. За ер нь бол хүүхдийн эмчнэрийн хувьд хүүхд жилдээ 6-8 ханиад хүрэх нь угаасаа л хэвэн гэж үзсэн. Маш ингэдэ тэр 6-8 ханиад нь хатгаа болохгүй л байх хэвээр. За ер нь бол хатгааны ханиадны хүндрэлүүдийг ер нь бол уушгин талаас ер нь 3 хүндрэлд авч үздэг байхгүй. За нэгдүгээрт нь яг ихээр нөгөө уушгин шуугч хүндэрж болно. Хатгаа болж хүндэрж болно. Ларингит буюу энэ нөгөө боож хүндэрж болдог шүү дээ. Тэгэхээр яг ийм ер нь 3 хүндрэл байгаад нөгөө хүндрэлүүд нь бүр цааш нэг газар аваад эмнэлэг төвтөг төвшөнд хүрээд байвал олон дахиад ах юм бол тэрүүнийг цэцэргээр чөлөөсөн дэр. За нэг жилийн дараа хүүхд цэцэрлэгт ороход дархлаа энэ төр хамаагүй дээр болсон байдаг байхгүй зүгширсэн бичдэг. 2 настай хүүхдийн өвдөгтөө 3 настай хүүхдийн өвдөгтөө 2 ондоо хоёулаа цэцэрлэгт явуулдаггүй байжгаад 2 настай нь олон өвддөг бол 3 настай нь арай цөөхөн өвддөг жишээ нь байдаг байхгүй. Тийм учраас яг үгээр үнжгийг бол буруутгахгүй. Тэгээ яг нэг жоохон нийгэмшиг байдал хоцорж магадгүй. Гэсэн хэдий ч яг хүүхэд нь өвдөхгүй бол зүгээр. Тэгтээ огт өвдөхгүй байх боломжгүй. Арай л бага өвдөн тий. Одоо ингэж эцэг эхчүүдийн мэдээлэл бас ингээл эн тэндээс л авдаг л та тий. Тэгвэл хамгийн зөв үнэн зөв авах хэвээр газарнуудаа хаана гэдэм бол одоо мэдээлэлээ. За ер нь бол ингэн багталгаатай их сурвалж гэхээр ч одоо Монголд ер нь бол тэгээ эрүүл мэндийн яамны сайд, нийслэлийн эрүүл мэндийн ингээл ер нь тиймэрхүү газрууд баталгаатай их сурвалжийг өгдөг. Гэсэн хэдий ч яг үхэхээр хүүхдийн эмчнэр энэ төр одоо юм хэлж өгж байгаа шүү дээ тий. Эмч үзүүлэхэд энэ бол сурах хүчгийн төвшөнд бас л баталгаатай их сурвалж гэсэн. Тийм учраас яг үхэхээр баталгаатай их сурвалж гэдэг нь яг нарийн мэрэгжлийн эмчээс эсвэл бол нарийн мэрэгжлийн байгууллагын сайтаас авсан л мэдээлэл байх гэж би ер нь бодож байгаа. Мэдээж хүүхдийн эмчнэр хүний төлөө юм хэлж байгаа учраас нэг амар буруу юм бас яриад авахгүй байх. Гэсэн хэдий ч яг хувь хүний өнцгөөсөө ярих юм бол бас буруу болж магадгүй. Одоо энэ чинь ингээл өвлийн илрэлт бол ханаа томооны дэгдэлт ихсдэгэ хүүхдүүд өвддөг, хавддаг, хичээл карантинлдаг, дээр нь зэрэгцээ бас утааны асуудал яригдана. Амьсгалын замын өвчлөл бол утаатай дагалдаад нэлийн хүндрэх маяг руугаа ордог. Тэгэд эмч хүний хувьд та бас энэ олон жилийн хугацаанд хүүхдтэй ажиллаж байна, хүүхд үзэж байна. Тэгэхээр ер нь нэг иймэрхүү байчулж гэдэг юм уу те нэг юм дотроо бас бодож явдаг зүйл байгаа болов уу? Татай холбоотой гэхээр миний бодлоор өмнөөсөөс утаа бас багассан юм шиг санагдаж байгаа. Би чинь 100 айлын эмнэлэгт ажилладаг байсан. Мэдээж хорооллоос 100 айл руу явна. Манай хороолч утаатай, 100 айлч утаатай. Тэгээд очиход ингээл хоолой аргаал хамаг хэцүү, бүр маск зүүчээд ах чинь өндөр та нар гараад нэг дэлгүүр орчоо буцаад орж ирэхэд гүртгнээс хиншүү ерөөс өндөрт жишээний тийм л байсан. Одоо бол бас харьцангуй гайг болчиход байгаа гэж бодоод байгаа. Бүр нөгөө нэг аварын гэрлээ татаж явах төвшөнд хүртлээ утаатай байсан ш түүхийн нөөц төлдөг байхад одоо нөгөө баян шум шунд. Гэхдээ нөгөө одоо бол утааны хувьд бол харьцангуй багассан гэж бодоод байгаа. Тэгээд бас авууштай шүү дээ. Энэ үний ч угаас зогсоох боломжгүй юм чинь бид нар угаасаа энэ чинь амьдрахаас өөр аргагүй хамаг ажил амьдрал байгаа учраас. Гэхдээ бүр ингээ шуугаад, харшлаад, утаанаас болоод байгаа юм шиг санагдаад байгаа хүүхдүүдээ
хойш нөгөө бэлэхлүү, тэрэлжлүү, хаашаа гэдэг Төв аймаг руу гээд өөр очих боломжтой газар руу явуулдаг. Тий. Тэгээд цэвэр агаар чи юм байдаг байхгүй. Тийм учраас яг үхээр зарим одоо манай эцэг эхчүүд энэ төр дархан мархан руу утаанаас болоод нүүж шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдээ бодоод зарим эцэг эхчүүд Төв аймаг руу нүүсээж байна. Дархан руу нүүсээж байна. Тэ. Тэгэхээр яг бүх хүний боломж нь тийм байхгүй ч гэсэн яг боломжоор тэр утаатай бүсээс жоохон холдож бас болно. Одоо ингэж одоо бид нар ч угаасаа ингэж холдож чадахгүй, яаж чадахгүй нэг ер нь бол байгаа шүү дээ. Одоо тэгвэл яг энэ нөхцөлд одоо хүүхдээ эрсдэлгүй үйлчлэхэд одоо хамгийн гол зөвлөмжүүдээс та 3-5-ыг нэг хэлж өгвөл. Эрсдэлгүй үйлчлэх гэхээр эрсдэл байгаа л байл та тийм. Яа баг эрсдэлтэй ч юм уу тийм. За миний бодлоор бол ээж аав нар угаасаа тэгэл өөрийнхөө боломж бололцоонд хүн хүний байдлаас таарна. Зарим хүмүүс бүр одоо халууранд хүүхдүүдэд өгүүлж байна шүү дээ. Тийм үстэй тий. Тэр бол аглаг. Тий. Тэгэхээр яг бид нар бол зүгээр байга газраа даарч хөрчгүй хоолтой унттай, нойртоостай хүүхдүүдэд өөрийнхөө зүгээс тий хийж чадах бүх юм л хийвэл гэхээс биш яг тоочны тэр 5 мав гэж хэлвэл хүн хүний амьдрал зогсохгүй учраас амар хэцүү шүү дээ тий. Тэгээ ээж нар ер нь л нэг мэдэрдэг те. Ингээл одоо за жоохон эвгүүтэх гэдэг шүү гэхээр маргааш нь яг л эвгүүтчдэг. За жоохон халуурах гээд байгаа юм байна да гэж тухайн агаал үзэнгүүт яг л маргааш нь халуурдаг ч юм уу. Нэг ээж хүний зүн совин гэж байна уу эсвэл энэ дээр нэг мэдрэмжийн асуудал байгаа тийм үү? Амар мэдрэмжтэй шүү дээ. Ээж нар ч манай хүүхд болохгүй нэ юм чи. Үцхээр гайгуу те. Тэгэхээр ингэдэггүй маа юм чи гэл. Тэгэл маргааш нь тэгээд дахиад орж ирэхэд тэ одоо уусаа болохгүй бол буцаал хүрээд ирж байгаа юм чинь тэ. Орж ирэхэд хүүхэд нь аль дээр одоо уушин машин шуугч мөгцсөн ч юм уу тэ. Жохон хүндэр хандлагатай айстай болцсон. Тийм байж тахгүй. Одоо өнөөдөр өстө нэр тийм хэрэггүй гэсэн маргааш нь хурдан авъя гэсэн сууж байгаа. Одоо тэгэл би тэр үнийг угаасаа нөгөө ванга шиг угаасаа мэдэх боломжгүй. Гэхдээ тэр үнийг ээж нар мэдэрдэг штэ. Тийм л яах вэ. Ерөнхийдөө бидний нөгөө ярилцах цаг маань өндөрлж байна. Тэгээд маш хэрэгтэй мэдээллүүдийг авлаа. Тэгээд таны хувьд бас студид орж ирээд бас хэлмээр үйсэн ч юм уу тийм зүйл байгаа бол бас хэлж болно юм чи. За миний хувьд бол ингэж боддоо. Эмч хүнийхээ хувьд 70 жил хүүхд үзээд ер нь хүүхдийн төлөө ингээ ажил хийгээ явж байгаа хүний хувьд ярьж байгаа юм тэгээд дандаа л хүүхдийн төлөө байдаг шүү дээ. Тэгээд эцэгчүүдэд санаалахад вакцинда ер нь сайн хамрагдал гэдэг юм. За зарим нэг ийм хүмүүс байна. Нөгөө ухар мөчт гэж ярихаар тийм хүмүүс байна. Өөрөө хүүхдгүй, өөрийнх нь хүүхдүүд том болцсон. За тэгээд өөрөө угаасаа настай тэр томоо авлаа ч гэсэн ажиллахаа болцсон. Тийм нөхдүүд чи ойлгодгүй байхгүй. Жон хүүхдтэй хүмүүс л яг толгой дээр нэрсэн хүмүүс л ойлгодог. Тийм учраас би өдөржингөө ингээ хүүхд үзээд хүндрэлийг хараад хэцүү байгаа энэ юм дээр чи вакцин хийлгэрээ, вакциндаа хамрагдаарай, томоогийн вакциныг ер нь 9 сар 10 сартаа хийлэгчж байгаарай гэд ингээд зөвлөгөө мэдсэн миний эсрэг юм. Би одоо нэг хүүхдүүд рүү хор шахлаамглаа ч юм уу те. Мэдээч хортой зүйл байвал бид нар хийлэхгүй гэж таарна шүү дээ. Тийм үстэй. Бүхэл бүтэн тогтолцоогоор байна. Бүхэл бүтэн хүн ингээд хийгээрээ хэрэгтэй шүүгээ яриа суужхад ингээд хүний урдаас албаар ч юм уу мэдээч тэгдэм мэдгүй ч юм эсэргүүцдэг хүмүүс байна. Одоо ганц нэг тэр нь тийм амар олон биш. Ийм хүмүүсийн эсрэг бас дууга гаргах хэрэгтэй гэсэн үг байна. Бид нар энэ вакцин чи хэрэгтэй шүү тэ. Тэгсэн чинь нэг л хүн тэнцээ одоо комментэнд аар штэ комментэнд лаадлаа юм хичээд байгаа. Тэгэхээр чи тэнцээ чи надад зүйлдэг 100 мянган ээж хүүхдээ вакцины хариулсан хүүхдүүд нь харьцангуй ажиллахгүй өнгөрцөн байхад нэг л нөхөр ингээд байна. Нөгөөдгийг нь зарим хүмүүс бас үлгэж аваад байна ч юм уу. Тэгэхээр нэг ингээд эвэр дөрөхөд 1000 эвэр дөргөн гэдэг чи ийм хотлаа мэдээллүүд ер нь тарах магадaltaй байхгүй. Тэгэхээр яг хөөхөр юу ч ойлгохгүй байгаа тэр өвөө эмээнэртэй бол юм ярихад айгүй хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр хүүхдтэй хүмүүс вакциндаа сайн хамрагдаарай л гэж хэлье. Энэ жилийн хувьд бол тэгээд вакцин ер нь жоохон оройтцсан л да. Гэхдээ яг дараа жил тэрний дараа жил одоо шинээр ээж аваад болж байгаа хүмүүс явах юм бол те ер нь вакцин бол хэрэгтэй шүү. Ер нь энэ дэлхийд дээр хамгийн нөгөө нэг шинжлэх ухаанч зүйл чинь вакцин шүү л гэж хэлнэ. 8-9 сард л гэдэг юм те би зөв ойлгосноо. 8-9 10 11
энэ томоод игтгэхээс өмнө хийх гэсэн. Одоо ч гэсэн хэлэхэд бас оройтойгоо гэдгийг болно шүү тий. Манай юм ч бас ярианыхаа ихэнд хэлсэн маа тий. Тэгээ бидний дэлхийн бас түүх байгаа шүү дээ. Бид нар чи хэдэн 10,000 хэдэн саяараас одоо ингээл ханаа том уу альва нөгөө халдварт өвчнөд одоо хяарч исэн түүх байгаа. Тэгэхээр энийг бас шийдэж өгсөн. Одоо манай Монголд бас яг нэг түүх байна л да. Ааха. Бид нар бага байхдаа шарлж исэн. Ер нь амар их хүн шарлж исэн. Тэр шарлсан гэж идэгсэн шүү дээ. Одоо та нар шарлсан гэдэг хүүг сонсож байна уу? Бараг цөөн шүү тийм ээ. Байхгүй шүү дээ. Аха. Би шарлж исэн гэхгүй юу? Тэгээ одоо нөгөө бага хүүхдүүд. Тийм бага хүүхдүүд харин их цөөн байна. Яагаад шарлага болцсон бэ гэсэн чинь гепатит А-гийн вакциныг тариад эхэлсэн байхгүй юу? Одоо нөгөө халдварт чи яг үхэхээр 50 ортоо ингээд халдвартын тасаг байгаад тэр тасаг нь ингээд дүүрэн хүүхдтэй одоо шарсан хүүхдүүд хэвтэж чадахгүй бол гэртээ байжгаад хүүхд нь гарахаар оронд нь очиж ордог байсан үе байхгүй юу? За. Би оюутан байсан үе гэхээр одоо яг тэрнээс нэг 13 4 жилийн өмнө гэсэн. Манай дүү шарлж илаа. За тэгээд яасан гэсэн чи одоо шар гэдэг өвчин байхгүй болоо шарын тасга халдварт бүр хаацсан. Тэгэхээр яг үхэхээр энэ нүдэн дээр харагдж байгаа жишээ нөхгүй. Тэгэхээр бид нар гепатит А гэдэг бохир гараар халддаг халдварыг одоо Монголд устгаж штэ тий. Тэгээ бусад одоо ингээ халдварыг ингэж бүр ингээд товлолт вакцинд орсон юмнуудыг ер нь дараад байгаа. За. Энийг бас нэрэл анзаараагүй байсан юм биш үү? Нэрэл сүүлийн жилүүдэд одоо энэ бүр нүдэн дээр харагдаж байгаа. Одоо би оюутан байхдаа л манай дүү шарлал тэгээ би мэдэхгүй штэ оюутан байсан юм чи. Тэгээ өрхийн имлэгт үзүүлсэн шарлсан гэд халдвартай 30 хоног хэвддэг байхгүй амар олон хоног. Гарч ирэхдээ өөрхөн амьтаа оруулахгүй хэвтрийн дэглэм гэдгийг сахинд босгохгүй 30 хоног хэвтэж гарч ирэхдээ манай дүүстэй нэр амар өгөн доктор артдаг болоод гарч ирсэн. Эмс зөвлөгч өгөр хэлцээсэн. Тэгэхээр яг хөөхөр энэ бол нэг факт байхгүй юу? Жинхэнэ факт. Тийм ээ. Ялангуяа одоо Омоо зүүнний хор тавдрын эсрэг вакцин тий хүний папиллома вирусын эсрэг вакцины одоо хийгээд байгаа. Тэгээд энэний бас эсрэг яваад байгаа лайв хийгээд бичээд байгаа хүмүүс бол бас нийгмийн эрүүл мэндийн одоо төлөө эсрэг хийж байгаас гэмт хэрэг гэж бас хэлж болох үст тийм ээ. Ер нь бол тэрийг баг гэмт хэрэг гэж үзүүл болно. Тэр ямар нэгэн баталгаа нотлогоо байхгүй бол тэрүүнийг нь судалж байгаад нотолж байгаад тийм. Ер нь бол хуулиар хариуцлага хүлээлгдэг болох хэрэгтэй байхгүй юу? Тэглгүй яах вэ? Тэгээ вакцин бол ялцчгүй юм байна. За тэгээд өнөөдөр ханаа томооны нөхцөл байдлын талаар маш одоо хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн хүүхдийн эмч мөнгөн чөдөр танд маш их баярлалаа. Тэгээд манай студид их олон удаа ирж байна. Тэгээд цаашаа бас яг энэ нөгөө улирлын чанартай энэ өдрүүдэд бас ирдэг. Тэгээд хэрэгтэй мэдээлэл өгдөг танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Эрүүл мэндийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Та нар ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.